Эренчингийн Ганбатын зохиол Ботгон нүд 3 дугаар хэсэг. 5 сар гарах төхөж байхад цас орж өвлийн амьсгаа бас л мэдгдсээр байв. 6 сарын ихээрч цас орох нь бий. Цас орж шуурсан үед үргэлгээний ажил зогсон. Баригадын төв рүү явах нь явж үлдэх нь үлдэх болов. Маргаашта тэнгэр онгоовл ажилдаа гарна. Гэхдээ баригад тасах хоёр ойрхон болохоор ажлаас хожимдно гэж үгүй. Намсраад баригад явах хэрэг байсангүй. Харин сангийн аж ахуйн төв орж баг сургуульд хамт сурч байсан нөхрийн дөө очмоор байв. Улаанбаатарын унган хүүхэд байсан баасан нь энтхийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажилдаг билээ. Тариалалтад ирж сангийн аж ахуйн төвд хонсныхоо маргааш нь баасантайгаан таарч билээ. Дэлгүүрээр орсон шигээ энэ тэр юмыг мүзий үзэж байгаа юм шиг харж зогсдол "Намсраа хүүхэ" гэж дуудсан билээ. Намсраа гайхасхийн эргэж хартал багийнхан нөхөр баасан зогсож байх нь тэр. "Хөөе, чи чинь энд байгаа юм уу?" гэж гайхсан баярлах хоёр зэрэгцэн уулзаж билээ. Баасан нөгөө л багийнхаа төрхөөр яриа хөөрөнд хүртэл хээшаагүй хэвээрээ. "Хүүхэн гэхлээр чи гайхлаа шүү. Чи багийнхаа нэрийг мартчихаа юу? Цав цагаан царайтай унжгар туранхаа юм байгаагүй юу? Гөл бөмбөг тоглоход хүртэл оролцдоггүй. Хувцсны манаж хийж суудаг байсандаг" гэж тэрээр дуржигнуулан ярьснаа. "За, манад очие" гэд хамт явсан дүүрээ маруу гар сунгав. "Танилцъя, баасан. Сангийн аж ахуйн төвийн малчны хорооллын мончоор" гэж инээмсэглэн гар бариад "Шүгэ та хоёр чинь гэр бүлээрээ яваа юм уу?" гэж олзуурхан хэлсэн нь тэр хоёрыг ичээв. Үгүй, бид тариалалтад ирсэн юм" гэж намсраа сандрасхийн хэлж амжив. "За, тэгвэл хамт ажилдаг улс байна л да. Манад очицгоё" гэж баасан сугдан авч шууд алхажээ. Тэгээд баасангийн дан очиод баригадын машинаас хоцрох шахан иржээ. "Үгүй та хоёр чи ямар хариуцлагагүй улс бай, алга болчихдог" гэж санжаа сүрэнд загнуулжээ. Одоо тэр бүхнийг бодож хэвтснэ. Ер нь төв оръё. Өнөөдөр чүлтэм ирвэл моциклоор нь явчихъя гэж шийдэв. Сангийн аж ахуйн төв орж чихэр боваавъя. Чүлтмийн том хүнд өлгий сэлтэж олдож юу магад гэж боджээ. Тракторчид гэр рүүгэн авч явах гэсэн боловч чүлтмийг битүүдэд хүлээж байсан болохоор явсангүй. Үд дундын үед чүлтэмч давхин ирэв. "Цас ордог нь юу ч билээ дээ" гэсээр малгайгаан авч сэгсрэн ийш тийш харснаа. "Өө, танаахан чи алга шивдэ. Талнаа чав." "Тасаг явчихлаа." "Хөөхи, миний нөхөр явах газаргүй үлдээ юу? Чамайг хүлээгээд л." Да яриа юу байх вэ? Манад очицгоё. Үлдсэн бүгдээрээ явнаа. Белорус трактор байхад бид тэв алгасан нэс чи чадан шүү дээ гэж хэлээд баярлан инээжээ. Даргатай цай барьсаар дүүриймээ орж ирэв. "За, Монхор улаан охин минь сайн л байгаа үсттэй?" Сайн. Танайхан сайн уу?" "Сайн. Тэгтээ доовтор өөрөө л очиж үзэх болж дээ." "Яагаад?" гэж дүүриймээ сандрасхийн асуув. "Эмчлэх юм бишээ. Барьж авсан ээж нь байна да. Өнөөдөр ажлын чөлөө гарсан юм байна. Та нарыг л аваачин да." Дүүриймээ дургуйч биш болол та. Инээмсэглэн цаан яглан барив. "Чүлтмээ, чамаас гуйх юм байна." "Гуйгаад байх юу байсан юм? Монхор улаан охиноос минь л өөр юм бол юу ч байсан хэлэлгүй авчих. Охиныхоо ээжийг өгөх юм уу?" "Харин тэрийг шарин бодож байж болдго юм оо да" гэж хэлээд инэв. "Үгүй гэхэд миний охин чинь 2 ээжтэй шүү дээ. Алийг нь авах юм бідэ?" "За одоо охин бид хоёр ч мэдэж байна да, мэдэж байна." Ав. Бүр харин ёс төртөө авна шүү" гэдэг бай. Энэ удаа цөм инээлдэж харин намсрайл санаа зовж орхив. За тэр тоглоом яах вэ? Би чиний моциклоор аж ахуйн төв ороод ирье. Чадвал оройдоо, ядвал маргааш өглөө ирэмц. Тэгэл дээ. Харин энэ цаснаар болгоомжтой л яваарай. Машины ухсан нүхэнд гуйдуулна шүү гэж чүлтэм их л хашир хүний буйртай хэлв. "Намсраа, тэгвэл би сондолтоод явъя" гэж дүүриймээ хэлв. Дэмий байхаа энэ хүүтэнд таарна шүү дээ" гэж намсраа зориг алдан хэлв. "Дарахгүй. Би 4 давхар ноосон цамц өмсөд цемплэгчийн өстэй тэлэг дээрээс нь өмсчихнэ." "Тэгсэн ч ихсэн барахгүй дээ. Одоо удахгүй буцахын хооронд моциклтэй явж унвал яана" гэж чүлтэм хэлв.
Унахын хувьд ч унахгүй шүү. Ямар чам шиг давхих биш гэж намсраа бие өмөрөн хэлбэл. За залуу улс та нар өөрсдөө л мэд гэж чүлтэн бууж өгөв. Харин чи туурж яах гэсэн юм бэ? Онцын хэрэггүй бол даарахаас өөр юмгүй шүү дээ гэж намсраа хэлэхэд. Үгүй би явна. Уцаар ярина. Гэрээ санаад байгаа мó гэж чүлтэн гайхав. Үгүй хүний бие таарав юм. Тэнгэр муутахаар хэвтчихдэг юм. Тэгээд л өнөөдөр миний санаа зовоод байсан юм. Эмч хүн гэдэг ийм л байдаг байх та. Хэдэн 10 эмнэлэг, хэдэн мянган эмчтэй нийслэлд байгаа хүний төлөө эндээс зовоод л байдаг гэж чүлтэн бүр гайхав. Намсраа юм хэлсэнгүй. Хин ч өвдөж болох юм. Мань хүнч байж магадгүй гэж бодов. Төдөлгүй намсраа байдгаараа дулаалсан дүүрэмаг ардаа сандлаад сангийн аж ахуйн төв орохоор хөдлөв. Намсраа боломгүй бол маргааш ирээрээ. Энэ цаснаар оройтож гараад хэрэггүй шүү гэж чүлтэн араас нь хашгирсаар үлдэв. Дүүрэмаа эргэн харж гараа өргөн инээмсэглэв. Тэгтэл харин дүүрэмаа нөгөө яриад байсан өстэй дээлээ өмсөөгүй. Хавар намрын пальтотой явж харагджээ. Хүй дүүрэмаа, өстэй дээлээ яасан бэ гэж чүлтэн араас нэг хашгирснаа. Залуу насаа гэж хэмээн өөрөө нэг их ахмад хүн шиг хэвлүүнгээ чинь хэлжээ. Хавар орсон цас шуурах дуртай байдаг. Харин өнөөдөр шуурсангүй. Овоо ормоор хялмаалж байснаа зогслоо. Тарай бодааны машинуудад авхисаар байгаад барагтайхан барагшин замаас илүү дагтаршсан замаар явж байхдаа намсраа их л хянамгаа явлаа. Засмал зам шиг алсан дурааж харагдахгүй болохоор хаяа инхэл домхол таарна. Хажуу тийшээ огцом иргэн. Тэгээд чи тариалангийн совг шуудуу гол горих гин-гинтхэн гарч ирнэ. Намсраа сангийн аж ахуйн төв орох онц хэрэггүйгээ мэдэж байлаа. Яг нь багийнхаа найзын дочин халуун усанд орох юм биз. Халуун усны хувьд гэвэл тариа тасаг ороход л болох нь тэр. Гэтэл яагаад ч юм сангийн аж ахуйн төв орох гэж тэгтлэн зорьсондоо одоо гайхаж явлаа. Тасгийн төв рүү явж ус цасанд ороод кино үзэж дараа нь үүр цайтал бүжиглэж болох л байсан л да. Дүүрэмаг яваагүй болохоор нь үлдсэн чинь болов үнэнтэй өөрөө ч мэдэхгүй байлаа. Баригад руу хамт явъя гэж нөхдийнхөн уриалахад чүлтмийг хүлээнэ гэд хавтуулаагүй. Тэдэн дүүрэмаг явъя гэхэд дүүрэмаа ч яваагүй. Харин тасгаас Улаанбаатар руу ярьж болох уу гэж дүүрэмаа асуусан. Бололгүй яадаг юм, социалист холбооны хөгжлийг мэдэхгүй юм уу? Утасныхаа дугаарыг залгаад л гүйцээ гэж санжаа сүрэн хэлсэн. Дамэдэхгүй хүмүүс манай тасгаас аж ахуйн төв, төвөөс аймаг, аймгаас хот, хотоос гэрт чинь гэдэг их л олон дамжлагтай юм да. Хамгийн мапантай манай тасгийн холбоо байгаа юм. Шугам нь тасарсан, модон унчихсан. За тэгээд аюувуудвал холбооны хар хүн та нарыг очсоор байтал цоожлоод алгуулна биз гэж гэрэл дарга хэлжээ. Тэгээд ч тэрв дүүрэмаа явхаач байсан. Магадгүй дүүрэмаг уцаар ярих хэрэгтэйг мэдсэн болоод ч тэр юм уу. Аж ахуйн төв орё гэж шийдсэн байж магадгүй гэж намсраа бодож явлаа. Ботхон үдэ, даарч байна уу? Үгүй, чиний нөмөрт яваа юм чинь юундаа даарах вүлээ? Гэж дүүрэмаа хэлв. Энэ үгийг сонсоод намсрын сэтгэлд сайхан байлаа. Чиний нөмөрт яваа юм чинь. Нөмөрт яваа юм чинь гэсэн үг нь дахин сонсогцоор явлаа. Тэгээд нэгэн жижиг толгойн өвөрт зогсов. Хоёулаа жаахан дулаацъя. Тэгээ чийл даарсан байх салхи сөрөөдөл. Ботхон нүдэ. Урдаас сөрөх салхич юмгүй санагдаж байна шүү. Би ер нь жаахан онгороо хүн шүү дээ. Намсраа би ер нь хүнийг жаахан онгороо байгаасаа гэж боддгийн. Яагаад? Яагаад гэвэл дэндүү эрт буур суучвал мөн л тийм эрт хөгшрөн шүү дээ. Нэг мэдсэн намсраа дүүрэмагийн гарыг атгаа зогсож байлаа. Дүүрэмагийн цав цагаан царай увулаан болсон бай. Хүйтэн салхинд тэр байлгүй. Дүүрэмаа чи хинтээ ярих гээд байгаа юм? Чи яах нь? Яах вэ бид чинь найзууд биз дээ. Эсвэл тийм нууц юм уу? Тэгвэл хэрэггүй дээ. Дүүрэмаа чимээгүй болж
тэртээ уулсын оргил руу харав. Намсраа тэр зүг рүү харвал юу ч үзэгдсэнгүй. Уулын орой будантай байлаа. За. Наадтай ч хэлээд яхав дээ. Хэлж болно л доо. Би нөхөртөөгөө ярих гэсэн. Намсраа ёстой л манс хийгээд явчихв. Дүүрийн магийн тухай юмыг л бодож явсан байх. Харин түүнийг нөхөртөө гэдгийг ёстой зүйдлэхгүй явж. Дүүрийн маг нөхөртөө гэдэг нь 5 сард цас орхоос сонирн бай. Тэгтэл нэг бүдэг бадаг юм санагдав. Нэг орой намсраа ажлаасаа их ядарч иржээ. Тэгээд хоолой чидэлгүй нүүр гараан угаагаад л орондоо орж унтаад өгч. Тэн хэлж байсангүй. Унтаж байхад нь хүн татаж хагас дутуу нойрон дунд нь энэ цаг уучих. Одоо энэ өхнийг идчих гээд бай. Бараг нүд анаастай чигээрээ цай хоолыг нь идэв. Татаж сэрэж хоолсон хүн нь Дүүрийма байлаа. Цай хоол идсэн болж дуусаад дахин унтав. Дүүрийма ч гараад явлаа. Нэг сэртэл энэ чи нэг шуналтай амьтаа. Хувийн тэрэг хөрөнгө 2 тонн болж хөгшин профессортой суусан юм. Одоо залуу хөөг аргадалгүй яах вэ? Уяанаасаа тэр болгон алдуурдгүй юм чинь гэж нэг хүн ярьж байлаа. Яагаад ч юм намсраа нойр салхинд хийсэх мэт арилан өндийж ирж билээ. Хиний тухай хин юу гэж ярьж байсныг ч мэдээгүй билээ. Намсраа өндийхэд нөгөө яриач намгэн болов. Тэр дахиад л унтаж орхив. Өглөө болсон хойно эргэж нэг бодохноо. Зүүдэлсэн ч юм шиг, нэрээч нойрон дунд нэг тийм юм ярьсан ч юм шиг санагдана. Гэвч тэр талаар нэг их юм бодоогүй мартсан билээ. Одоо бодох нь шөнийн тэр яриа зүудч биш байж магадгүй. Намсраад хэлэх үг олдсонгүй. Дүүрийма ч дуугүй болчихсноо эвгүргсэн юм уу? Намсран алмаарч байх хооронд бэлийг нь гартаан хийж. Манай нөхөр би муутай юм. Ядрахаараа юм уу? Эсвэл сэтгэл санаанд зочрохоор би нь мууддаг юм. Мэдрэлийн ядаргааны нэг хэлбэр л дээ. Бас заримдаа хавар намрын цагт тэнгэр эвгүрхэхээр тэр өвчин нь хөдөлдөг юм. Тэгвэл санаа зовлгүй яхав дээ. Намсраа би чамд хэлье гэж бодоод л байсан. Тэгэд ягаад ч юм бтэ аман дээр гарч ирээдэл буцаад орчихдаг байсан. Чи манай нөхрийг харсан да. Намаа гаргаж өгсөн. Тэр чинь нөгөө профессор гоё юу? Тийм ээ. Тэр чинь миний нөхөр. Тийм би. Дүүрийма одоо явхуудаа орой болбол холбоо хаачгаж магадгүй. Тэгээ дээ. Дүүриймад ярмаар юм их байлаа. Ам нээсэн дээр бүхэл амьдралаа ярьчихмаар бай. Гэвч нэгд хаврын чихүүн застай өдрөх яар замд нөгөө талаар намсраа нүдэнд үргэлж ялалцж байдаг хөгжилтэй сэргэлэн гал нь унтарчих шиг санагдав. Тэгэд юу ч ярихгүй гэж шийдэв. Намсраа араар суугаад хөдөлөхөд жихүүн салхи нүүр рүү хүйтэн ус шиг урсаж эхлэв. Намсраа бэлхүүсээр тэврэн шахаж суухт нь хоорон дуур нь ямар нэгэн салхи орохгүй байх шиг санагдав. Тарианд юунд тэрлээч гэж бодогдов. Хэрв ирээгүйсэн бол энэ даруухан томото хэрнээ нүдэнд нь дандаа хөр баяслын оч улалцаж явдаг сэргэлэн залуутай уулзахгүй байсан. Хорвоо жижиг юм шиг хэрнээ учрахгүй учрал агуу том шиг хэрнээ зайлшгүй таарах тавилан алийг тэргэх билээ. Дүүрийма намсраад сэтгэлтэй болчихлоо ч гэж бодож явсангүй. Тэгсэн хэрнээл хөгжилтэй яриаг нь сонсож хүүхдэрхүү аашийг нь харж явмаар санагддаг болсон байна. Тэгтэл нөхрөө бас бодов. Аргалж болдгүй 18 наснда ханилсан анхных нь цорын ганц хайр нь аз жаргал нь байлаа. Нэг бодоход ханин нөгөө талаар эцгэн юм шиг санагддаг. Ямар сайндаа л папа гэж эргэлэн дууддаг байлаа. Хүнд ярихтаа хүртэл хүндэтгэн нэрийг нь цээрлэж мань хүн гэдгсэн. Одоо би энэ муудаж гэртээ ганцаараа хэвтэ болов уу гэж бодохоос бүр хачин болж байлаа. Нөхрийнх нь өвчин их шаналгаатай. Дүүриймаг дэрэгдээ байхад сэтгэлийг нь зовоохгүй гэж шүдэ тас цууж хэвтэнэ. Харин нэг удаа нүднээс нь өнчин нулимс бөмбөрөн гарч билээ. Тэгэхэд Дүүрийма их айсан. Эмнэлгээс гэртээ ирээд шүнжин уйлж билээ. Маргааш нь хар ураар гүйж очиход өвчин намтчихсан.
Чамаага орхиод явах нь л гэж бодлоо шүү. Мэнэ явах яах вэ? Чамда хань болсон юмгүй. Дахиад өнчрөөлөх нь гэж л их зовлоо гэж байж билээ. Дүүриймаа энэ бүхнийг бодож явхад нулимс нь өөрийн ирэхгүй асгарч яв. Нөхрийнх нь биеийн муутчихсан байж магадгүй байхад өөр залуугийн нүдний оч бодож яваад ач юм уу? Өнөөдрийг хүртэл юу ч мэдэхгүй явсан хөөрхийн намсраг өрөвдсөн тооч юм уу? Сэтгэл нь сэмхэнч гисэн сэвэлзээд байгаа өөртөө гомдоод ч юм уу? Дүүриймаа уйлж яв. Нулимс хацрыг нь даган урсаж тэр нойтон хацар нь урдаас ус шиг урсах хүйтэн салхинд хайрагдаж яв. Тэгээд байн гарынхан араар нулимсан арчина. Дүүриймаа гараа битгий тавиарай, юмыг аж мэдхв. За гэвч болохгүй. Нулимсан урссаар. Дүүриймаа намсрын бэлхүүснээс барьсан гараа байн тавьж нулимсан арчсаар л явлаа. Намсраа дуугуул яв. Зам хөврсөөр сангийн аж ахуйн төвд хэдий даваачих нь мэддэхгүй цагаан тууц шиг зураасаар байлаа. Орой нар жаргаж байх үед сангийн аж ахуйн төв рүү орж ирэв. Өглөөний бүрхэг байсан тэнгэр баруун насаан цэлмэж, нарны шаргал туяанд шин цас солонгийн өнгөөр гялалзаж байлаа. Ирж байгаа цаг гэсэндээ тэр цас маргааш гэхэд хайлах шинжтэй. Хоёулаа шууд баасангийнда буучих уу гэж намсрын асуухад, намсраа зогсоорой. Төврөө орохоос өмнө нүр хамаа янзлая. Бүр нороод хачин болчихлоо. За тэгвэл энд зогсё гэд намсраа замаас гарав. Үчийн нарны туяанд байшингуудын өнг гялалзаж харагдана. Дүүриймаагийн нүд халтарсан байхыг хараад намсраа юм хэлсэнгүй. Моциклийнхаа дөрөө гүдсэн болж оролдож байв. Нулимсанд сормосных нь бодог урсаж халтарсан дүүриймаа буруу харан арчина. Намсраа эсвэл эхлээд холбоо орох уу? Ярьчхаад баасангинд очиж дулаацах уу? Чи өөрөө л мэдтээ. Эхлээд баасангинд очиё. Тэднийх утастай санагдаж байна. За тэгвэл тэдний дотсон ч яах вэ? Баасангийн гадаа очихт нь моциклийн дуунаар найз нь гарч ирэв. Бэ ямар сонин улс вэ? Яасан сайн хүй дулмаа зочид ирлээ гэж баасан хашгирч өгтөв. Гэргийнч гарч ирэв. Хуучин танилын ясаар инээд алдан. Дүүрийн мам нь ирсэн байна. За болжтэй. Даанч өнөөдөр ажил бүхэн сайхан бүтээд байсан юм аа. Та нар ирэх гээл байж л дээ. За даарч ирв үү? Ядарч байна уу? Гэсээр өгтөв. Тэгээд л миний хамгийн хүндлэх хүн гэсэн шиг дүүрийн маг сугдан авч. Миний өвгөө моциклийн сарвчанд оруулчих гэж туушаав. Баасан чи чихэн хүртэл инээж намсраад үг хэлхийн зав өгөлгүй моциклийг нь турж одов. Уг бааса бит хоёр гэсээр намсраа үлдэв. Ямар ч байсан энэ шөнийг төвдөр өнгөрүүлэх нь гэдгийг намсраа ойлгохдоо айхч шиг баярлагч шиг болжээ. Байшингийн үүдээр орж явсан дүүриймаа намсраа руу эргэн харж инээмсэглэжээ. Ямар ч л гэсэн дүүриймаа энд хонохдоо дургүйцгүй юм байна гэж яагаад ч юм намсраад бодогдов. Баасангийнх хөл боллоо. Дулмаа хоол хийж баасан босон суунд туслав. Эднийх үнэхээр гэртээ уцтай байлаа. Мончоор хүнд чинь хамгийн түрүүнд утас тавьдаг юм шүү дээ. Аж ахуйн даргын дараа л орох хэрэгтэй хүн гэсэн үг. Хаанлаг эрэлж хийдэн болохоо болон шугам тасран тэнд хамгийн түрүүнд мончоор хэрэгтэй. За тэгэхээр яах вэ? Дуудах гэж хоёр зээр дээр нь жирэлгэх үү? Хүүхдийн цэцэрлэг гэрэлгүй болчихвол тэр олон сайн эрсийг харанхуйд хайчгаад багшингүй хүү? Эмнэлэгт хүн төрж байвал их баригч нь мончоор гэж солиотой юм шиг хашгирч гудамжаар хараалах уу? Ганц утастаад л гүйцээ. Манай аж ахуйд удахгүй зурагт утас тавина гэж байгаа. За, ийм л байгаа юм да гэж баасан ярина. Холбоороо залгаж удалгүй дуудлагав. Дулмаатай цуг галтгоонд хоол хийлцэж байсан дүүриймааг дуудаж утасны аппаратыг унтлагынхаа өрөөнд оруулаад дүүриймаа минь за яриад бай. Манай эндээ сайхан дуулдаг юм. Бид тэнд ажиллаа хийцгээч бай. Би бол хүний дэргэд уцаар ярьж чаддаггүй юм. Хаяа амралтаараа хот орохоор наашаага ярьдаг юм. Муу хүү охин хоёроо санаад л тэр шүү те. Одоо тэгээд Улаанбаатарын хот хоорондын ярианы газрын кабинууд нь шилэн хантай.
Наагур нь дуудлага хүлээсэн хүмүүс галт тэрэгний буудал дээр байгаа юм шиг л жирий цуучхаад л хараад байхыг нь яа. За тэгээд би гэдэг чинь муу чирдээ. Хүүхдүүдийнхээ дууг сонсмогцол нулимс минь асгараад л байдаг юм. Тэгээд л миний хүүхдүүд гэж үглэж өөр юм хэлж чадахгүй байснаа аав нь маргааш очлоо гэж хэлээд л захиалгаан дуусчихна да. Тэгээд л хамаг ажлаа хайчгаад гэр руугаан гарч өгөндөө. Гүнгөм дулмаагийнхаа захиа даалгаврыг игч хайчихна. За, ийм л байгаа юм да. Миний найз яар. Яарлгүй яар. Найз нь тийшээ орлоо. Намсраа маань уйдаж байгаа гэж дуржигн болов. Ярьж байхдаа нүдэ арчив. Нулимс гарчгаа болов уу гэж сан бололтой. Намсраа найз нар нь түн шиг сайхан сэтгэлтэй улс байдгийн байна да гэж дүүриймаа бодов. Санснаас түргэн залгаж өглөө. Байна уу? Бүр байна. Дүүриймаа байна. Сайн уу. Миний хүү ядарч явна уу? Ятраагүй. Чиний би зүгээр үү? Зүгээрээ. Би яах вэ? Бэлэн юмн дээр гэртээ байгаа хүн. Миний хүү л яаж явна та? Би ч бас бэлэн юм дээр л дээ. Чиний ажил их үү? Хоол хийж идэж байна уу? Хийж иддэг. Хотлоо та. Гуанзангаар айгүй бол гуанзанд ч орч чадахгүй яваа та. Нэрэ. Миний хүү цас ороод таарч байна уу? Би дулаан хувцас аваачиж өгөх үү? Чи хаанаас ярьж байгаа юм? Аж ахуйн төвөөс чиний биеийг асуух гэж ирсэн юм. Надад хувцас хэрэггүй. Энд бүх юм бий. Өстөдөл хүртэл бий гэж. Миний бие зүгээрээ. Сүүлийн үед хагалгаа ихтэй. Төлөвлөгөөтэй хагалгаа дуусгах гээд. Тэгээд л чи хоосоо яваа та би мэдэж байна. Чанцалагч надад шөл хийж өгдөг юм. Жижигэргүй өдрөө хүртэл ирж хоол цай хийж өгнө гэж. Ашгүйтэй. Би одохгүй очноо. Миний хүү чи өрийн машинаар төв орж ирээ юу? Би ер нь чам руу нэг очих уу та. Хэрэггүй. Нааш ярьж хэрэггүй шүү. За. Чи сайн хооллож, дулаан хуцлаж яваарай. Тэгнэ. Би мөнгөгүй болох уу? Мөнгөөр яах юм? Энд юу ч хэрэггүй. Миний хөө, чи намайг санаж байна уу? Аа? Чи намайг санаж байна уу гэж асууж байна. Тэгэлгүй яах юм? За, битгий ийм юм асуултаа. Яагаад? Дэрэгт чинь улсууд байна уу? Нэрэ кабинго байх л та. Угаасан цамц чинь дууссан бол угаалганд өгчхөөрэй. Өөрөө амжихгүй бол цэцгээг дуудаад угаалга. Эсвэл угаалганд өгүүлээрэй. Би чинь том хүн шүү дээ. Надад битгий санаа зов. Харин чи тэр машин техникээс мэдэж яваарай. Би тоогооч хийж байгаа. Хуруугаа эсэхээс илүү аюултай юм байхгүй. Болж дээ. Миний хөө, би чамайг зүүдлээд байх юм. Урд шөнө хүртэл чамайг морьтой давхиж явна гэж зүүдлээд. Тэгээд унчих үедээ гэж айгаад сэрчихсэн. Чи тайван байл та. Энд айж зовх юм байхгүй. Би тэгээд эргэж очилдгүй юу? Одоо ч 6-7 хоног л байна л та. Тийм. Би гэрэлгуйн баригатад байгаа. Манай гэрэлгуй энэ намар баатар болох байхаа. Сайн байна. Чи танихгүй ч гэсэн надаас мэд хүргээд амжилт хүсэж байна гэж хэлээрэй. За. Чи яашгүй олон минут захиалжээ. Тийм ээ, 3 минут гэж дүүрэмээ сандарсандаа хэлчихв. Үнэндээ баасан захиалга өгсөн болохоор хэдэн минутыг нь ч мэдэхгүй байлаа. Гэтэл баасан хугацааг нь ярьснаар нь гээд захиалчихсан байжээ. Тэгвэл аль хэдийн хэтэрчихлээ. Бали холбооны ус анзаараагүй байх шиг байна. За, баяртай. Сайн сууж байгаарай. Битгий санаа зовоорой. Хоолоо сайн идээрэй заа юу. За, баяртай. Дүүриймаа, би бодож яваарай. Чи намайг үнсэхгүй юм уу? За гэжтэй. Үнсэй. За, би ч бас. Яриа дуусвоо тасаллаа шүү. 10 минут гэж залгагч хүүхний дуу цагаан хоолоогоор ярих шиг цангинав. Дүүрэмагийн дотор пал хийгээд явчихв. Пүрв лавтер 10 минут гэдгийг сонсоод утсаа тавиад саяныхаа ярианы тухай өөрийнхөө ярьснаа бодож суутал яриаг нь дуусхийг мэдсэн юм шиг дулмаа орж ирэв. Бас тэгээд дүүрэмаа хот хооронд ярихдаа өөрөө мэдэлгүй хашгирч ярьдаг билээ. Энэ удаа хичээж л байсан.
Гэвч бүү мэд. Дулмаагаас ч зовх шиг. Дуусваа найзаа. Дууслаа. Баярлалаа. Манай эндээс ярихад сайн дуулдаж байгаа үсттэй. Сайн юм аа. Хот дотроо л ярьж байгаа юм шиг. За, ярьсан бол сайн. Одоо хоол идвэл бүр сайн да. Явъя найзаа гэж дулмаа хэлв. Намсрын сэтгэл сайхан байлаа. Бүр нэг гэртээ ирчихсэн юм шиг сэтгэл нь тэнгэр бас яагаад ч юм баясгалантай байв. Гэвч дүүрийн маань нөхөртөө шүү дээ гэдэг бодол нь уянгалах хойрлын хөгжмийн цаанаас төгшүүрийн ноот алсахнаас ганц нэг сонстоод байх шиг байв. Гэвч би юу бодож суугаа минь энэ билээ. Би дүүрийн мад хайртай болчихсон юм гэж юу хэмээн гайхаж байна. Цөөхөн хоногийн дотор ийм юм болох гэж юу? Хэрв тийм бол би ёстой аз муутай л хүү юм да гэж бодцсон. Дулмаа баасан хоёр гал тогоонд хоолунд хийж дүүрийн маа утсаар ярьж намсраа зургийн альбом үзсэн болцсон. Ер нь ажиллаа хийгээд л явж байдаг байж. Яах гэж тариа мараа гэж хэл ам болж давхлаа. Нөгөө л миний хөнгөмсгих. Хөнгөмсөг онгороо гэдэг минь бас үнэн шүү. Профессор ихнэрийг огнно гэж андуурч явдаг минь таачтай. Эрт мэдсэнсэн бол бас өөр байхгүй юу хэмээн бодов. 3 дугаар хэсэг төгсөв.